Look into football үзүүлж байна. Европын топ 4 лигийн сүүлийн үеийн мэдээллүүдийг хүрэхэд бэлэн боллоо. Учлах тойрог гэхэд арын багаасаа 9 оноо тасарсан байсан ч өнөөдөр яг ижил оноотой болж ахаад л авчихсан байсан цомоо алдахнуудэ гэсэн айдас фанатуудын дунд төрлөө. 33 дугаар тойрогт Манчестер Сити Арсеналыг 2-1-ээр хожиж улмаар Сити нөхөн тоглолтондоо хоцсноор оноо яг ижилхэн болж ирэв. Гэхдээ 34 дугаар тойрогт Арсенал Ньюкаслыг Эзегийн ганган нэгэн голоор хожиж харин Манчестер Сити FA цом тоглолт хийсэн учраас Арсенал нэг тоглолт 3 онооны илүү болж ирсэн юм. Манчестер Сити энэ хооронд FA цомын шөвгийн дөрөвт өрсөлдөгч багаа 2-1-ээр хожиж улмаар 4-р жилээ дараалан FA цомын финалд тоглохоор боллоо. Тэд энэ удаа финалд Челситэй Wembley тоглоно. Статистикийн тэргуун сайт Opta Арсенал болон Манчестер Сити багуудын үлдсэн тоглолтуудын хуваараас дүгнэн Арсеналын түрүүлэх магадлалыг 65% гэж дүгнэлээ. Яагаад гэвэл Арсенал хүснэгтийн 10-аас хойш байгаа багуудтай дандаа тоглолтуудаа хийх юм. Ёстой л тоглолт бүр, минут бүр маш хариуцлагатай чухал тоглолт хоёр багийг хүлээж байна. Хэн нь түрүүлэх бол? Аврагуудын лигийн байранд одоогоор Манчестер Юнайтед, Астон Вилла, Ливерпул гэсэн багууд яг ижил оноотой явж байна. Харин доош унахгүй төлөөх ширүүн өрсөлдөөн Вест Хэм болон Тоттенхэм багуудын хооронд гал дүрлзүүлсээр. Испани лигт Реал Мадрид болон Барселонагийн өрсөлдөөн бараг л дууслаа. Улирлын төгсгөлийг байж болох хамгийн муугаар хийж байгаа Реал Мадрид өнөөдөр Барсагаас нэгэнт 11 онооны ард тасран үлджээ. Тоглолт бүрээ чамбаа хийж буй Барса 29 дахь удаага Ла Лигийн авраг болоход ахаад ганцхан л хожил хэрэгтэй. Аврагуудын лигээс мултарч тоглогчдоо ээлж дараалан гэмтэлд алдаж байгаа ч Барса улсын аврагаа авсан байхад фанатууд баяртай л байх болно. Эсвэргээрээ Реал Мадрид 2 улирал дараалан ямар ч цом өрөхгүй байх нөхцөл байдал бүрдэж фанатууд багийн эзэн рүү дайрч эхэллээ. Энэ зун ямар солилцоо 8 хийх үү? Хин гэдэг дасгалжуулагч ирэх үү гэдэг асуулт багийн сошиал хуудасуудыг шатааж байна. Саяхнаас Испаний хэвлэлүүд мундаг дасгалжуулагч Юрген Клоп Мадридын цагаан багийн жолоог атгах болно хэмээн ярилцах болов. Харж л бай. Villarreal, Atletico Madrid гэсэн багууд аврагуудын лигийн байранд явж байгаа бол бидний сайн мэдих Sevilla унах бусад бичигдэж байгаа нь харамсалтай. Мэргэн бурчин жагсаалтыг Real Madrid-ийн Kylian Mbappe 24 голтойгоор тэргүүлсэн хэмээрээ. 34 тойргийн дараагаар Интер Милан, AC Милан болон Наполи багуудаас даруй 10 оноогоор тасарлаа. 20 удаагийн Serie A-гийн авраг Интерийг энэ жил багийн лидер Лаутаро Мартинез манлайлж одоогийн байдлаар 16 голыг оруулад байна. Мөн Франц довтлогч Маркус Турям 12 голтойгоор түүнд үлэмж хэмжээгээр тусалсаар. Аврагуудын лигийн эрхийн төлөө одоогоор Ювентус, Комо, Рома багууд тун ойрхон өрсөлдөж байна. Хэрв 35 дугаар тойрогт Интер хожиж Наполи оноо алдвал Интер 21 дахь удаага Скудетто өргөх юм. Германы Бундслиг 63 дахь улирлаа зохион байгуулахад 34-т нь Байерн Мюнхен төрүүлсэн гэсэн хүн аж зочмоор статистикийг Мюнхний баг гаргалаа. 3 тойрог үлдээд байхад 113 гол оруулж рекорд тогтоосон тэдний голын машин Harry Kane аль хэдийн 33 гол оруулж гангарч явна. Сүүлийн тойрогт гэхэд Байерн Мюнхен Майнцд 3-1-ээр хожигдож яваад 4-3-аар хоцсныг гайхамшиг л гэлтэй. Боруссия Дортмунд, Лайпциг, Штутгарт гэсэн багууд аврагуудын лигийн эрхийг бүрдүүлж байгаа. Мөн Байерн Мюнхен сүүлийн 14 улиралд 13 удаа түрүүлж утга уянгыг алдагдуулж байгаа гэдгийг сануулах нь зүг бизээ. Look into football энэ удаа Европын топ 4 лигийн сүүлийн үеийн мэдээллүүдийг та бүхэндээ хүргэлээ.